Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Энэ бичлэгийг эхлэхээс өмнө богинохон мэдээлэл хүргэе. Сүүлийн үед монголчууд ихээр эргэлдэж байгаа ЭСГ мэжиг ус цэвэршүүлэгч мөстэй ус, халуун ус, хүүтэн ус гардаг бөгөөд гал тагоон зай байх эзэл нь ашиглахад маш амархан. Солонгост байгаа монголчуудад бэлэн болон лизингээр авах боломжтой юм шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг Тэг 10 82 24 07 16 болон Facebook пэйж үзээр холбогдож мэдээлэл аваарай. Мөн ус цэвэршүүлэгчнээс гадна агаар цэвэршүүлэгч, ухаалаг суулдуур, ор матрас гэд зөндөө олон бүтээгдэхүүн байгаа юм биш үү. За ингээд өнөөдрийн аимшигт хэргийн түүхийг эхлэе. 1997 оны 8 дугаар сарын 27-нд Австралийн Сидней хотоос ойролцоогоор 100 км-ийн хойд зүгт орших Ватагаан үндэсний цэцэрлэг түрээлэнгийн гүн ой дотор хоёр гал сөнөгч айн төмрөөс үржилсэн сэргийлэх зорилгоор ажилдаа явж байлаа. Тэд замын хажуугаас хэдхэн метрийн доор байх огцом налуу газраар явж байх үедээ хаягдсан юм шиг харагдах хуучин аяны чиндам олж харжээ. Галд хаалж харалсан тэр чиндамнаас одоо ч утаас авсаж байв. Гал сөнөөгчд галыг унтраасан дараа чиндамыг болгоомжтой онгойлгож харсан. Дотор нь бөөрийнхээ хэлбэртэй гялгар ут байсан байна. Тэгээд тэр агшинд тэд амьдралдаа хизээж мартахгүй аимшигтай дүр зурагтай нүр тулжээ. Гялгар уудан дотор хүний хоёр гавлын ас байжээ. Ихэд зочирдсан гал сөнөөгчд даруй цагдаад мэдэгдэж хэргийн газарт ирсэн цагдаа нар Австралийн гэмт хэргийн түүхэнд бэлдэх аимшигт аллахын мөрдөн байцаалтыг эхлүүлсэн юм. Гавлын яснуудын хэмжээг харахад жижиг хүүхдийнх байх нь хэл байлаа. Цагдаа нар орчныг сайтар шалгахын тулд ойруу хэдэн метр доош бууж үзтэл галд чадалгүй үлдсэн өөр нэг чиндам олджээ. Эхний чиндамтай их ойр байсан учраас холбоотой байх магадaltaй гэж бодсон байна. Хоёр дахь чиндааны цахилгааныг нээтэл дотор нь насан туршсан эмэгтэй зогц байв. Зогцыг шалгаж үзэхэд толгой дээр нь эхний чиндаамд байсан гавлын яснууд шиг гялгар ут угалсан байлаа. Мөн гар нь олсоор богдсон байв. Тэр олс хөл рүү нүргэлжилж гар хөлийг хамтд нь боосон байдалтай байжээ. Чиндаам дотор байсан хувцснууд хүн юм сайхан эвхэж багалсан юм шиг эмх цэцтэй байлаа. Цагдаа нар доторх зүйлсийг нэг бүршлэн гаргаж чигсааж байх үед хэргийн газрын мөрдөгч 3 дахь чиндаамыг олж харжээ. Тэр чиндаам дотроос бас хүүхдийн цогц олдох үед тэнд байсан бүх хүмүүс цочирдсан байна. Хоёр хүүхдийн цогцны шагаан бас боогдсон байв. Толгой дээр нь мөн гялгар ут угалсан байжээ. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр бууны сумны шарх, худганы шарх, мод мэт зүйлээр цохиулж яс хугарсан шинж гэх мэт ямар ч шууд гадны гэмтлийн уул мөр олдоогүй. Гэвч гуруула толгой дээрээ гялгар ут угалсан байсан мөн хүзүүнд боогдсон байсан нь маш чухал баримт юм. Энэ нь тэд асар их шаналл дунд амьсгал богдож нас барсныг хэлтгэн. Өөрөөр хэлбэл хүний төсөөлөхөд бэрх мэт харгас эмгэнэлтэй үхэл байсан юм. Мөрдөн байцаалтын баг зохицоолсон орчмоос алга болсон гэр бүл байцын эсхийг мөрдөн шалгаж бүх бүртгэлийг шалгасан ч ямар ч сэжүүр олдоогүй байв. Тиймээс тэд хайлтын хүрээг өргөжүүлж илүү хуучин бүртгэлүүдийг шалгаж эхэлжээ. Ингээд эцэст нь Сидней хойд хэсэгт алга болсон нэг гэр бүлийн хэргийг олсон байна. Чиндам олдохоос 10 сарын өмнө 31 настай Сьюзен Пак, түүний 3 настай хүү Эндрю, мөн ердөө 18 сартай Эми нар алга болсон тухай мэдээлэл ирсэн байжээ. Тэр үед тэднийг алга болсон гэж мэдүүлсэн хүн бол Сьюзений хадам дүү Мина Пак байлаа. Мөрдөгч цогцны хувийн байдлыг тогтоох болон хэргийн сэжүүр олохын тулд Минаг цагдаагийн газар дуудан ирүүлжээ. Мөрдөгч цогцтой хамт олдсон эд зүйлсийн зургуудыг гаргаж тавьж таниж мэдэх юм байна уу гэж асуув. Зургийг харж байсан Мина гинэд нэг зураг дээр харцаа тогтов. Түүний хэлснээр зураг дээр байсан улаан носон цамц бол Сьюзений маш их хайртай хувцас байжээ. Гадагш гарах бүрдээ бараг үргэлж өмсдөг байсан гин. Дараа нь мөрдөгч хуучирсан тоглоом баавгаан зураг үзүүлтэл Мина сэтгэлээ барьж чадалгүй нүдэнд нь нулимс сэлгэнэв. Тэр тоглоом бол Сьюзений ээж нь төрөгтөнд бэлгэлсэн маш үнэтэй дурсгал байжээ. Мина хэлэхдээ 3 настай хүү Эндрю хаашаач явсан тэр баавгаатайгаа үргэлж хамт явдаг байсныг дурсан ярьсан юм. Сьюзен болон Мина хоёр их дотн найзууд шиг харилцаатай байжээ. Хэдийгээр Минагийн ах Ник болон Сьюзен хоёр алга болохоос 1 сарын өмнөөс албан ёсоор тусдаа амьдарч эхэлсэн байсан ч Сьюзен Мина хоёр хоорондоо сайн харилцаатай хэвээр байсан юм. Мөрдөгч Ник ба Сьюзений харилцааны тухай асуухад Мина нуугдаж байсан гэр бүлийн эмгэнэлт үннийг ярьж өгчээ. Гаднаас нь харахад тэд Никийн шөнийн ажлаас болоод тусдаа амьдарч байгаа мэт харагддаг байв.
Ник шөнийн ажилдаа учир найзынхаа гэрт хонох хэрэгтэй гэж хэлээд гэрээс явсан байна. Тэр 2-7 хоногт нэг удаа л гэртээ ирж хүүхдүүдтэйгээ уулздаг байжээ. Гэвч 1996 оны 9-р сард түүний энэ бүх яриа худал байсан нь илэрсэн байна. Ник аль хэдийн 11 сарын турш өөр эмэгтэйтэй хамт амьдарч байсан нь ил болжээ. Итгэж найдаж байсан нөхрийнхөө уралтыг мэдсэн Сюзан азар их шаналл цөхрөлд орсон. Тэр байтугай хүүхдүүдэд үлдээгээд амиа орлох гэж оролцсон ч удаа байна. Тэр үед Сюзан архинд орж амиа орлох гэж байхдаа хамгийн сүүлд Мина руу залгасан байна. Мина дүүнерт нь ямар нэг юм тохиолдчихгүй гэж айгаад шууд Сюзаны гэрлөө очиж түргэн тусламж дууджээ. Ийм шалтгаанаас болоод эхний мөрдөн байцаалтын үед цагдаа нар Сюзан хүүхдүүдтэйгээ хамт нас барсан байж болно гэж таамаглаж байв. Гэвч 10 сарын дараа олдоход цогцсны байдал ийм таамгийг бүрэн үүсгэсэн юм. Үүний дараа тэдэнд юу тохиолдсон байж болох тухай өөр олон таамаг гарч ирж мөрдөн байцаалт тэр чиглэл рүү үргэлжилсэн байна. Удаас гаралтай Сюзан болон Солонгос нөхөр Ник хоёр гэрлээд 4 жил болж байжээ. Никийн ээж Бэрн хятад хүн болохоор сэтгэл дүүрэн байгаагүй ч ач зээнаараа маш их хайрладаг байснаас болоод тэдний зөрчил нэг их ил гардгүй байжээ. Гэвч Сюзан нөхөр нь өөр эмэгтэйтэй гэж мэдсэн мөчөөс гэр бүлийн амар тайван амьдрал бүрэн нурж унсан юм. Сюзан нөхрөө нууц амраг эмэгтэй байдгийг мэдмэгц уур илэн давтсан байна. Тэр ууг нь маш зөөлөн тайван зантай хүн гэдгээрээ танигдсан нэг юм байжээ. Гэхдээ сүүрч бүг гэр бүлээ хамгаалах гэсэндээ тэр нууц амраг эмэгтэй гэр хүртэл очиж ширүүн зодон хийж байсан. Нөхрийнх нь уруулт Сюзанд хизээч аршгүй шархуулдажээ. Тэр эцэстээ гүн хямралд орж маш хүнд өдрүүдийг өнгөрөөх болсон байна. Сюзантай ойр байсан хүмүүсийн хэлснээр тэр угаасаа хүнд ч муу зүйл хийхгүй маш сайхан сэтгэлтэй хүн байжээ. Тийм хүн амьдралдаа анх удаа хэн нэгэнтэй зодтолцсон түүний дотор ямар их шанал байсан бэ гэдгийг харуулж байна гэж тэд харамсан ярьсан юм. Нөгөө талаас цагдаа нар нөхөр Ник мөрөдө тоглоомонд онцсон байсныг тогтоожээ. Тэр үед Сиднейд шинээр казино нээгдсэн байсан бөгөөд түүний эргэн тойронд мөнгө хүлэгч хийдэг Солонгос гэмт бүлэглэлүүд олноорой байсан гэдэг. Сюзан болон хүүхдүүд алга болсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл энэ хэрэгт гэмт бүлэглэлүүд холбоотой байж магадгүй гэсэн таамгийг гаргаж байв. Сюзан болон хүүхдүүдийн алга болсон тухай мэдээлэл Минагийн мэдүүлгээр 10 сарын өмнө бүртгэгдэж цагдаа нар анх мөрдөн шалгалт эхлүүлэхдээ Сюзаны гэрт очисон байдаг. Тэр үед гэрт нь нөхөр Ник ганцаараа байсан байна. Цагдаа нар эхнэр болон хүүхдүүд хаана байгааг асуухад Ник тэд одоогоор Кинслендд байдаг Сюзаны авга ахынд байгаа гэж хариулжээ. Тэд онгоцоор Брисбен руу явж тэнд амьдарч байгаа гэж тэр хэлсэн байна. Мөн өөрөө одоогоор гэрийнхээ эд зүйлсийг зэгцэлж байгаа. Дуусмагц гэр бүлтэйгээ шинэ амьдрал эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэж хэлсэн байдаг. Үүнхээр тэр гэрийнхээ эд зүйлсийг зарж байсан бөгөөд маргааш нь гэр бүл дээрээ очихоор явах гэж байгаа гэж хэлсэн нь нилээд бодит бид сонсогджээ. Тиймээс цагдаа нар эхлээд түүний үгийг үнэн эсгийг шалгаж үзэхээр бутсан байна. Гэвч Сюзаны авгаахтай холбоо барихад Никийн хэлсэн бүх зүйл худал болох нь шууд илэрчээ. Авгаах нь Сюзан хаана байгааг огт мэдэхгүй байсан төдийгүй сүүлийн 6 сарын хугацаанд түүнтэй уцаар ярьж байгаагүй гэж хэлсэн байна. Энд ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн цагдаа нар Никийг дахин байцаахаар яран гэрт нь очижээ. Гэвч тэр аль хэдийн ор сургаггүй алга болсон байв. Дараагийн өдөр буюу 1996 оны 10 дугаар сарын 28-нд цагдаа нар Никийг хайж нууц амрагтайгаа хамт амьдардаг байсан байр руу утсан боловч тэнд хинч байсангүй. Мөрдөн байцаагчид Ник гадаад руу цухтах магадaltaй гэж үзээд хилээр гарахыг нь хориглох арга хэмжээ авсан байна. Тэр өдөр үдээс хойш гайлаас цагдаа нарт нэг дуудлага иржээ. Ник нэг эмэгтэйтэй хамт улсаас гарахыг оролдож байна гэсэн мэдээлэл байв. Гэхдээ тэр үед Сюзан болон хүүхдүүд хаана байгаа нь тодорхойгүй байсан тул Никийг баривчлах шууд гэмт хэргийн үндэслэл байгаагүй юм. Тиймээс цагдаа нар холбооны цагдаагаас тусламж хүсэж онгоцон сууж байгаа Никээс эхнэр хүүхдүүд нь хаана байгааг дахин асуухыг хүссэн байна. Ник тэд Кинследэд байгаа харин өөрөө Солонгост хамаатантайгаа уулзаад 10 хоногийн дараа Сидней рүү буцаж ирнэ гэж дахин хэлжээ. Хэргийг шалгаж байсан мөрдөгчд Ник ямар нэг ноцтой зүйл хийчгээд зүгтаж байна гэдгийг мэдэрч байв. Гэвч шалгаж үзэхэд Никийн онгоцны наслбар
үнэхээр буцаж ирэх тийз байсан тул тэр үед түүнийг явуулахаас өөр аргагүй болжээ. Ингээд Ник болон түүний нууц амраг хоёр Солонгос руу ниссэн байна. Тухайн үед цагдаа нар түүнийг зугтсан шалтгааныг хоёр янзаар таамаглаж байв. Нэгдүгээрт тэр эхнэр болон хүүхдүүдээ алсан байж магадгүй. Хоёрдугаар Сюзан Никийн мөрөөдө тоглоомны өрөөс болж гэмт бүлэглэл барьцаалагдсан эсвэл өөрийг нь төлөхийн тулд биеэ унлах газар руу зарагдсан байж магадгүй гэсэн таамаг байлаа. Цагдаа нар Аз гаралтай гэмт хэрэгтээ тэмцэх тусгай багийн тусламжтайгаар хотын олон биеэ унлах газраар явж Сюзаны зургийг үзүүлэн хайсан байна. Гэвч түүнийг харсан гэж хэлэх нэг ч хүн байсангүй. Сюзаны гэрийг нэгчгэд орон дээр байсан давуу алга болсон байв. Хувцсны шүүгээ хоосон мөн тавилгуу дуудахгүй нүүх гэж байгаа юм шиг овоолж тавьсан байжээ. Гэхдээ зодооны улмуур цус эсвэл ДНХ шинжилгээ хийх ямар ч баримт олдоогүй байна. Ник нууц амрагтайгаа хамт амьдарч байсан байрч муу айдал байжээ. Сюзаны банкны дансыг шалгахад нэг сонирхолтой баримт гарч ирсэн байна. 10 дугаар сарын 24-нд данс нь ашиглагдсан байжээ. Тэр өдөр дансанд байсан бүх мөнгө болох $300 авсан байсан байна. Мөн хүүхдүүдийн данснаас $400 гарсан байжээ. Энэ нь Сюзан амьд байж магадгүй гэсэн найдвар төрүүлсэн юм. Гэхдээ нэг хачирхалтай зүйл байсан. Мөнгө гаргасан банкны салбар нь Сюзантай ямар ч холбоогүй Ашбил дүүрэгт байсан юм. Никийн нууц амраг Ашбил дүүрэгт амьдардаг. Цагдаа нар мөнгийг Сюзан өөрөө авсан эсхийг мэдхийн тулд банкны камерын бичлэгийг шалгахыг хүссэн байна. Түүнээс гадна Сюзаны гэрээс нэг захиа олджээ. Тэр нь машин түрээсийн компаниас Никийн нэрээр ирсэн захиа байсан байна. Шалгаж үзэхэд 10 дугаар сарын 19-нд машин түрээссэн байжээ. Гэхдээ машин буцааж өгөх хугацаа аль хэдийн хэтэрсэн. Машин түрээсийн газрын менежер хэлэхдээ Ник нэг Аз эмэгтэйтэй хамт байсан гэж мэдүүлжээ. Цагдаа нар Сюзаны зургийг үзүүлэхэд тийм ээ энэ эмэгтэй мөн гэж хэлсэн байна. Ингээд цагдаа нар тэр машиныг яаралтай олж хэн сууж явсныг шалгах мөн хурууны хэ болон бүх төрлийн шүүхийн шинжилгээ хийх шаардлагатай болсон юм. Учир нь тэр машин зохицыг зөөвөрлөхөд ашиглагдсан уу эсвэл Сюзан болон хүүхдүүд амьд байсан бөгөөд өөр газар руу нүүж явсан байсан уу гэдгийг тогтоох хэрэгтэй байлаа. Цагдаа нар эцэст нь Никийн онгоцны буудлын зогсоол орхисон түрээсийн машиныг олжээ. Тэд машиныг маш нарийн шалгасан. Гэвч Сюзан тэр машин сууж явсан гэсэн ямар ч улмуур олдсонгүй. Тэр үед цагдаа нар Сюзан болон хүүхдүүд аимшигтай гэмт хэргийн золиос болсон байх магадлал өндөр гэж дотроо мэдэрч эхэлсэн байна. Нууц амрагтайгаа хамт Солонгос руу явсан Ник 10 хоногийн дараа буцаж ирнэ гэсэн амлалтаа биелүүлсэнгүй. Гэхдээ энэ нь цагдаа нарт нэг их гайхамшиг зүйл байсангүй. Мөрдөн байцаалд удалгүй мухартал орж эхэлжээ. Учир нь цогцосч байхгүй, гэмт хэргийг нотлох бодит баримж байхгүй. Гэвч яг тэр үед алга болсноос хойш 10 сарын дараа Сюзан болон хүүхдүүдийн ясны үлдэгдэл олдсон юм. Мөрдөн байцаалтын эхний үед цагдаа нар аллах яг хаана болсон эсхийг тогтоож чадахгүй байсан. Зохицуудыг Чиндааманд хийж өөр газар аваадсан тодорхой байлаа. Чиндааман дотор Сюзаны гэрээс авсан хувцас болон бусад эд зүйлс хамт байсан байна. Ялангуяа цогцтой хамт олдсон гэлгор ууд маш чухал баримт болж хувирсан юм. Цагдаа нар тэр уудан дээрх үйлдвэрлэлийн багцын дугаарыг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ингээд тэр ууд Сюзаны гэрээ ойролцоох дэлгүүр зарагддаг байсан тогтоогдчихэ. Ингэснээр Сюзан болон хүүхдүүд өөрсдийн гэртээ алагдсан байх магадлал бараг баталгаатай болсон юм. Мөрдөн байцаалтын баг түрээсийн машины менежертэй дахин уулзав. Энэ удаа зөвхөн Сюзаны зураг бус олон өөр Аз эмэгтэйчүүдийн зургуудыг харьцуулж үзүүлжээ. Тэгтэл менежер өмнөх удаагийнхаас өөр хариу хэлсэн байна. Тэр Сюзан биш харин Никийн нууц амрагийн зургийг яг таг заажээ. Өөрөөр хэлбэл Ник машин түрээслэх үедээ Сюзантай биш харин нууц амрагтайгаа хамт байсан нь тодорхой болсон юм. Мөн Сюзаны данснаас $300 гарсан өдөр банкны камерын бичлэгдээр Сюзан биш харин нууц амраг эмэгтэй байжээ. Мөрдөгчд мөнгө гаргасан баримт болон хүүхдүүдийн дансны бичиг баримтуудыг тэр даруй бүгдийг нь авч шалгасан байна. Тэр данснууд нь ээж Сюзаны гарын үсэггүй бол мөнгө гаргах боломжгүй байжээ. Гэвч гарын үсгийг шинжилж үзэхэд бүх гарын үсэг маш чадварлаг хуурамчаар үлдсэн тогтоогдсон. Цагдаа нар банкны баримт дээр үлдсэн хурууны хээг илрүүлэхийн тулд шүүх шинжилгээний лабораторид шинжилүүлэхээр илгээжээ. Хүү Эндрюгийн данстай холбоотой бичиг баримтын
доод хэсгээс 100 гарын алганы тодорхой хэ илэрсэн юм. Нууц амраг эмэгтэй өмнө нь ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй тул түүний хурууны хэ бүртгэл байгаагүй. Харин нэг өмнө нь жижиг хэмжээний залингийн эрэгт холбогдож байсан учраас хурууны хэ мэдээллийн санд бүртгэлтэй байжээ. Мэдээллийн сангаар шалгахад баримттай ирэх хурууны хэ Никийн хээтэй яг таарч байв. Ингэснээр цагдаа нар нэг маш чухал баримт олсон юм. Ник өөрөө банкнд очиж гэр бүлийнхээ мөнгийг хууль бусаар гаргасан нь нотлогдсон байна. Үүнээс хойш хэдхэн хоногийн дотор Ник гэрийн тавилга болон эд зүйлсээ бүгдийг нь хуучин барааны зах дээр зарж эхэлжээ. Тэр бүх хэл хүүхдүүдийн цэцэрлэгт урьдчил төлсөн сургалтын төлбөрийг буцааж өгөөч гэж хүртэл хүссэн байна. Анх харахад тэр мөнгө яаралтай хэрэгтэй болсон юм шиг байв. Тиймээс зарим мөрдөгчд алуушны гол шалтгаан нь мөнгө байсан байж магадгүй гэж бодож байлаа. Гэхдээ бүх эд зүйлсийг зараад олсон мөнгө өрдөө хэдхэн мянган доллар байжээ. Зөвхөн хэдхэн мянган долларын төлөө эхнэр болон 2 хүүхдээ ална гэдэг хүнд ч итгэмээргүй зүйл байлаа. Сүүсийн өмнө нь амиа орлох гэж оролцсон үедээ сэтгэл зүйн зөвлөгөө авч байсан байдаг. Тэр үед зөвлөгөн сүүзэнд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж зөвлөжээ. Мөн Никээс аль бие осоор хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхийг зөвлөж холбогдох байгууллагатай холбож өгсөн байна. Тэр байгууллага 1996 оны 10 дугаар сарын 15-нд Никийн гэрээ аяглав хүүхдийн тэтгэмж нэхэмжлэх альбом бичиг илгээжээ. Ник энэ альбом бичгийг 10 дугаар сарын 17-ны орчимд хүлээж авсан байх магадaltaй гэж үзжээ. Тэгээд ердөө 10 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 27-нд Сүүзэн болон хүүхдүүд алга болсон тухай мэдээлэл ирсэн байна. Цагдаа нарын үзснээр яг энэ хүүхдийн тэтгэмжийн нэхэмжлэл Никийн уур хилэн хүргэсэн хамгийн том шалтгаан болсон байжээ. Энэ нь шууд нотлохоо биш байсан ч Никийг хүн амины хэрэгт сэжиглэн дуудах хангалттай үндэслэл болж байв. Одоо мөрдөгчдийн хийх ёстой ганц зүйл үлдсэн. Тэр нь Никийг олох. Тухайн үед Ник Солонгост Кёнгидо мужийн Ижонбу хотод нэгэн англи хэлний сургалтын төвд багшаар ажиллаж байжээ. Зогссныхаа дараа нууц амрагтайгаа хамт амьдарч байсан ч тэдний харилцаа эцэстээ дуусжээ. Гэвч цагдаа нарын мөрдлөг аажмаар ортож өнгөрсөн хэрэг нь илрэх аюулаар ортож эхлэхэд Ник дахин Орос сургуу алга болсон байна. Гэсэн ч олон сар мөргөлжилсэн шаргуу мөрдлөгийн эцэст гэр бүл нь алагдсанаас хойш 1 жил 7 сарын дараа Ник эцэст нь баригджээ. Түүнийг Австрали руу шилжүүлээ авчирсан. Сидней нисэх буудал буусан даруйд нь шууд Сидней хэлс дүүргийн цагдаагийн хэлцэд түргэжээ. Байцаалтын өрөөнд мөрдөгчд түүнийг удаа байцаасан ч Ник өмгөөлөгчийн зөвлөсний дагуу бүх асуултад хариулахаас татгалзсан байна. Тэр нэг ч үг хэлэхгүй байлаа. Гэвч Солонгост үлдсэн түүний хуучин нууц амраг эмэгтэй бүх үннийг илчилжээ. Түүний мэдүүлгээр тэр өдрийн аимшигт үйл явдал бүрэн тодорхой болсон юм. 1996 оны 10 дугаар сарын 17-нд Ник хүүхдийн тэтгэмж нэхэмжилсэн бичгийг хүлээн авчээ. Тэр бичгийг уншмагц тэр Сүүзэн рүү уурлан шууд гэрлүү натсан байна. Цагдаа нарын үзснээр тэр шөнө ширүү маргаан болсон бөгөөд эцэст нь Ник гэр бүлийнхэн 3 хүнийг алсан гэж үздэг. Маргааш нь нүүрийн 3 цагийн орчимд Ник нууц амраг эмэгтэй рүүгээ залгасан байна. Тэр утсаар одоо бидний бүх асуудал дуслаа. Бүх зүйл зүгээр болно гэж хэлжээ. Энэ бол сонсоход аимшигтай үг байлаа. Өглөө эрт нууц амрагийнхаа гэрт очсон Ник хүүхдүүдийн дансыг хаах бичиг баримтыг бүглэж байхдаа өөрийн хурууны хээг үлдээсэн байна. Дараагийн өдөр Ник нууц амрагтайгаа хамт машин түрээслээ дахин Сүүзний гэрлөө явжээ. Нууц амраг эмэгтэй машинд хүлээж байх хооронд Ник гэрлөө орсон байна. Хэсэг хугацааны дараа тэр хэд хэдэн чиндан барьсаар гарч ирж машины тээшинд хийжээ. Тэр хоёр Сидней хойд талд байх эзгүй ой руу явсан байна. Тэнд Ник замын хажуугийн ой руу чиндамнуудыг шидэж орхижээ. Хэрэг хийсний дараах Никийн үйлдэл бүрч хүйтэн байлаа. Нууц амраг эмэгтэй Никийн заавраар Сүүзний гарын үсгийг хуурамчаар үлдэж $300 авсан гэж хожим мэдүүлсэн байдаг. Ник өөрийн гэр бүлийг алсны дараа гартаа авсан нийт мөнгө өрдөө $2225 байжээ. Тэр мөнгөө бариад казино руу явж бүгдийг мөрөгдөл тоглоомонд үрсэн байна. Дараа нь тэр дахиж хизээж буцаж ирэхгүй гэсэн бодолтой Австралиас явсан юм. Нууц амраг эмэгтэй Никийн эсрэг шүүхтэр болсон бүхнийг хэлж өгөх нөхцлөөр залингийн эрэгт ял авахгүй байх боломж авчээ. Үнэн дээр Солонгост үлдэх нь түүний хувьд илүү аюулгүй байсан байж болох юм.
Гэвч тэр өөрөө сайн дураараа Австралийн шүүхэд очиж мэдүүлэг өгсөн байна. Тэр аллагад оролцсон хэсэг нь батлагдаагүй байсан ч шүүхийн өмнө гарч мэдүүлэг өгсөн нь түүнийг аллагад шууд оролцоогүй гэсэн нэг төрлийн баталгаа болсон юм. Эцэст нь нууц амар эмэгтэй яллагдагчаар татагтаагүй бөгөөд дахин Солонгос руу буцсан байна. Гэхдээ түүний мэдүүлэг Никэд буруутай гэсэн шийдвэр гаргахад хамгийн чухал түлхүүр болсон юм. Шүүх Никийг 26 жилийн хоригхал оноожээ. Харамсалтай нь тэр 2017 онд хугацаанаас өмнө суллагдаж одоо эрх чөлөөтэй амьдарч байна. Хүн заримдаа хамгийн их итгэдэг хүнээсээ л хамгийн их шарх авдаг. Гэхдээ үнэн хизээ нэгэн цагт заавал ил гарч ирдэг. Ямар ч харанхуй нууц мөнхөд нүгдэж чаддаггүй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.